Та нар мэдсэн үү? Mobile Legends дуусахгүй Зитянгийн баатар нэмэгдэнэ. Энэхүү баатарын жихэн амьдралын Зитян гэдэг хүнээс хэрэглэгдчихсэн баатар. Яг жихэн амьдралын Зитяны талаар ярил Ву Зитян хятадын дүгэнд хамгийн анхны эмэгтэй атан хаан байсан. Ву Зитян үнэхээр ухаантай, томжлогтой эмэгтэй байсан ба тэр бүх хүмүүс эмэгтэйчүүдийг дээш баатар гэж хэлдэг байх хэцүүд 63 наснда дэлхийн хамгийн анхны хатан хаан буюу Эмпресс болж исэн. Тэгээд ойлгомжтой хаан хүчтэй бол ус хүчтэй Ву Зитян хятадын дүгэнд хамгийн шилдэг хятадуудын удирдагчдын нэг байсан. Тэгээд Ву Зитяныг хятадууд нэлээд сайн биширдэг байсан чинь мэдэхгүй Эмэл Зитянгийн баатар нэмэгдэж байгаа юм шиг байлээ. За юу ч гэсэн Зитяны дизайны хувьд oh my god энэ коллекторский нөө хайшин. Вау. Тэгээд энэ зөвхөн миний бодол байж магадгүй зав. Гэтэ Ву Зитяны дизайн надад хятадын хатнаас илүү галчөөг бодогдуулж байна. Гэсэн ч Зитяны дизайн маш сайн болсон байна. Би л одоо Зитяны дизайнд 17-оос 15 банаанд буюу Smash гэдэг үнэлгээ өглөө. За тэгвэл хэдүүлээ зав. Advance-ээр орж урдахгүй Эмэлд гарах шин Зитянад орч үзгөө гэсэн. Надад Advance-ээр орохгүй штэ. Гэсэн ч гэсэн бид мэдээл нэгаа. Харин Зитяны скиллийн нэгийн хувьд тэрний скиллийн парчгийн скил нэгтэй нэг жоохон таарч мэднэ. Гэвч Зитяны ялгаа бий. Хэрвээ та скиллээр ямар нэгэн зүйл онвол та 3 удаа шуурсгал явуулна. Тэгээд энэ скиллийг та ашиглаж байхдаа хөдөлж болдог. Бас нэрээ та эхний скиллээрээ анхаарах зүйл бол та эхний скиллээрээ шувуу урсгалаараа хүн ондохгүй бол 23 дахь урсгал байхгүй шүү. Харин түүний скил 2-ны шувуунд хориг гаргана. Та гаргасан шувуунд хоригоо дундаас нь хөдлөж болдог. Миний хувьд энэ скил наврын 2-той нэлээд ижил санагдаж байна. Тэгээд өлтөн гэсэн зүгээр юм шинэ болт. Магадгүй Эмэли бэвэд цоо шин баатар хийх санаа олдоогүй байж болно. Гэтэл одоо би шинэ Зитянд аюу их хормоорж байна. Зүгээр Partial Triumph Зитян болцсон дээрээс юм шүү. Маш олон хүмүүс тэгвэл жаргалтай байх байсан бах та. Тэгээд энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Таалагдсан бол лайк бас бодорчих баяртай.